Нэг өдөр ирээдүйн хүүхдүүд биднээс та нар ямар Монгол улс бидэнд үлдээсэн бэ гэж асуух цаг ирнэ. Хэрвээ бид амьд байвал штэ. Тэр өдөр бидэнд тайлбар биш зөвхөн үлдээсэн өв мөр хоёр хариулт болно. Авилга эх орныг худалдаж байхад та нар яагаад дуугүй байсан юм бэ гэж асуух болно. Гол мөрөн ширгэж байхад та нар хаана байсан юм бэ? Усаа хордуулж бод яагаад тэмцээгүй юм бэ? Ой модоо сүйтгэж байхад та яагаад зогсоогүй юм бэ? Ааваа гэж. Газраа ухаж дуусгаж байхад яагаад зөвшөөрсөн юм бэ? Үр хүүхдүүдийнхээ ирээдүг юугаар сольчихсон юм бэ гэж асуух болно. Ээжүүдээ. Үннийг мэдсээр байгаад яагаад чимээгүй байсан юм бэ? Шодрогоос үхэж байхад та нар хаана байсан юм бэ гэж өвөөгөөсөө асууна. Монгол хүн эх орондоо ажиргалгүй байхад та нар юу гэсэн юм бэ? Эх орноо хамгаалах биш, ашиглахыг яагаад сонгосон юм бэ? Бидэнд өр өвлүүлэх гэж та нар амьдрсан юм уу? Бидэнд ус биш, цөл үлдээхийг хүссэн юм уу? Бидэнд ой биш, тоос үлдээхийг хүсэе юу? Ирээдүгээ өнөөдрөөрөө яагаад сольчихсон юм бэ гэж асуух болно. Та нарын дуугүй байдал бидний хувь заяа болсон юм уу? Бидэнд ямар Монголыг үлдээхийг хүссэн юм бэ? Маргаашийн төлөө өнөөдөр яагаад зогсож чадаагүй юм бэ? Эх орон үнэхээр та нарын хувьд үнцэнтэй байгаагүй юм уу? Бидний бодсон юм уу? Зөвхөн өөрсдийнхөө өнөөдрийг бодсон уу? Түүх та нараар бахархах уу, харамсах уу гэж ээжээсээ, ааваасаа, эмээ өвөөгөөсөө, ах эгчээсээ асуух болно. Ирээдүйн монголчууд.